За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Манай дараагийн хүмүүс тодсон мэдээлэл өгнө. За тухайн газар нутаг дээр иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтөд ажилласан. Тэр явах замдаа миний би өөрөө аймгийн засаг даргатаар контакт болсон. Гэхдээ албан ёсоор хийсэн. Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтөд малчтын хүсэлтээр тухайн бүтээгдэхүүнт ажиллахаар одоо би ирж байна. Тийм болохоор маргааш 17-гийн хурд дээр очиж хатартай танилцсан хамтарсан одоо нэг ойлголттой бодлын тулд та нар бүхний томилж ирсэн хөдөө чухал газрын дарга нь очих болсон. Гэтэл маргааш нь юу болов гэхэд нэгд багийн хурд байгаад тийм шуургатай салхитай байдаг гэсэн малчид зогдсон байхад аймгаас бол ямар ч төлөвлөл яваагүй нэрэлж хүн байлаа. Тухайн Улаанбаатар сумын Эрдэнэ урдын дарга ирсэн. Гэхдээ нэг сонирхолтой бид нар Кожоо компанид шаард бичиг хөргүүлээд өгч явахад бол аймгаас цагдаагийн урд машин хөдөлсөн мэдээлжсэн. Тэгэхээр бид нар төрийн захиргааны байгууллагуудыг хамтарч ажиллаж мэдээллийн нэгдсэн ойлголттой байя гэдгээр ярьж яхад бидний эсрэг хүчний байгууллагуудыг тавьж хэлдэг. Одоо өнөөдөр бид нар Улаанбаатарын асуудал ялангуяа зүүн байр Кожоо гадны нутгаар болж байгаа энэ хор хүмүүстийн тухай ярихаар өчигдөр та нар үзсэн телевизээр тухай цөмийн энергийн газрын дараа энэ бүх асуудлуудыг өөрөөр тайлбарлаж авч ирдэг. Бид нар Кожоо багийн аливаа компаниг ярих болгонд засгийн төрийн аливааныг албан тушаалтаа цөмийн технологийн дэвшлийг яаж харж ирдэг. Энэ иргэний нийгмийн байгууллагын доо хоолойг дарах гэсэн юм явааргүй үйл ажиллагаа явуулж байгааг та нар мэдээж ялангуяа хэрэг мэдээд энэ тал байдлыг авч байгаа. Хамгийн чухал тухайн бүснүүд малчтын төлөвлөсөн малчт биш. Зүгээр зам даваа байгаа айлын мал дээр яваад авах хогийнхаа зүг дээр 10-20-оор нь тавьсан засаг төрөөс юу ч хэлдэггүй хинч энийг анхаардаггүй бид нар бол ийм л байдалтай байна гэж хэлдэг. Аймгийн засгийн даргатаа уулзахад аймгийн засаг даргатад албан ёсыг өгсөн. Юу юм гэхээр тухайн Улаанбаатарын бүснүүдтэй 14 он болгон манай засгийн газрын төлөөллийн баг эмчнэрийн багууд очиж бат эмнэлгийн хөдөө аж ахуйн багууд очиж хариуцлага устгал хийж байгаа гэж. Та нар 20 гаруй төлөв өгсдгийг 80 болгож яриад байна. Та нар ингэж завгаа байж болохгүй гэсэн. Бид нар завгаа байгаас өөр. Ягаад гэвэл малчид өнөөдөр малаа өгснээр хилдэггүй юм байна. Багийн хурд дээр бид нар ярилцлаа. Бид нар яагаад хилдэггүй гэхээр хинч тоодгүй чи бид нар хүнд яриад шаардлага байна. Одоо та нар ярих гарч ирснээр бид нар өнөө бодож юун дээр байгаагаа ойлгож эхэллээ. Ягаад гэвэл бид нар хамгийн эрсдэлтэй газар нутгаар очиж юм бэ? Ягаад гэвэл биднийг энэ газар нутгаас дайжуулахыг хүсэж байгаа. Бид нар газар нутгаа тарьж өгөхгүй. Тийм болохоор та нартай хамт очиж Кожоогийн захиргаад шаардлага бичгээр хамтарсан ажиллагаа болгож өгнө гэдгээр бид нартай Кожоогийн захиргаад байна. Хамгийн гол асуудал бодит байдлаа малчид өөрсдөө дийлж чадахгүй. Ягаад гэвэл тэнд засаг төрийн даргатууд байгаа юм. Баг сумын засаг даргалууд энэ асуудлуудыг дардаг юм байна. Аймагуд ердөөсөө маш ойлгомжтой байсан. Дахиад хэлээ. 14 хоног болгон комисс очиж устгал хийж байгаа. Тэгэхээр 20 сэдвүүдээ устгал хийгээд байгаа. Энэ бүгд маш худлаа асуудал өөрийн нүдээр хардаг. Тэгэхээр бид нар өнөөдөр бодит байдлыг ярьж бид нар ялангуяа ураны уурхай хор хөнөөлийн тухай ярьж байгаа болохоос биш технологийн дэвшил эрүүл мэндийн цөмийн технологийн тэр асуудлыг ямар ч үл дуртаагүй гэдгийг энэ талаасаар хэлж чадчих. Тэгэхээр бидний ярьж байгаа асуудлыг битгий өөрөөлж битгий өөрийн тийм синдромтууд ажил гэдгийг төр захиргааны байгууллага тодорхой албан тушаалтан болоод албан ёсоор хэлж байна. Арева компани асуу компани Арева компани жахаа зооны Францын засгийн нийтлэлийг бисэндээ тавьдаг Францын цөмийн газар Сингапурын төлөвлөлтийг хамгаалсан. Энэ компани бол маш олон жилийн төлөвлөлттэй. Энэ байгуулсан дэсэлтэй зүйтэй хамгаалсан. Одоо Эцэг улсын
даван Афганс класснаас энэ дэлхийн хамгийн том Афганс класс. Энд чинь аляга байх катедрын авсан байгаа. Заавал байна дулаар нөхөрлөсөн дөрөвжлийн суугсан. Энд чинь арт хэлбэр маш хүчтэй зүйлүүд үүсэж байгаа. Яг тэр хэсгээр газар хөдлөлтийн 7 бүсийн 7 электлийн хэмжүүрээр 7 хөдлөлтийн аюултай өсөлт Афганс классаас байх дулаар. Яг дулаар энэ төслийн хэмжээ нь 20 тэрбум долларын гэх байна. Тэгээд энэтхэг жирийн 40 мянган иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Харчгүй болоо хоолоо өгөхгүй болоо удаага тавьж чадахгүй, засаар байж чадахгүй. Жинсээ ургуулж чадахгүй гэж айж. Одоо үнээс бол маш их хэрэгтэй эсвэл Тэгсаасгүй хийсэн төр засгийн хүмүүс байж байгаа олон жилийн шорон бий. Тэгээд ариа компани скүүдэлний офис шатаатай гэж зарим хүн үйлчлсэн сэтгүүлч 15 жил явсан. Бас нэг жишээ дуртай. Нэгээр бол 자리에 떠나서 아래가 감탄다. 알았을 줄 이 녀석도 보라나 그걸 먹은 뒤에 저는 보라나 감독이지. 발전 어떤 무슨 짓인가는 얘기로서 이 강경이 잡혔어요. 민감이 양님으로 살아다 하나 먹었어요. 다음에 남아도 숨기지 못하고 수많은 거 쓰셨어. 이게 이런 감성을 마시 싶다. 야만 그렇죠. 도지스가 야지 벌통 야자 분류 다한 세르고 야지 부르서 있는 다 어쨌든 매일 수도 제자 여보 이거도 마찬가지로 이게 나가 또 너무 이렇게 화가 해지지. 또 비도 되는 거 마찬가지로 또 익숙해지. Kids know in the process. Everything like some moment to that. After that, I had some other thing. I didn't put him up to the top watch. After that, it's the good thing. But the teacher goes to after that, you come down what looks nice, looks very good. Here, the organization was in things to do. It's a little 그래서 이게 일이 먹었어요. 무슨 일이 그렇게 상지. За энэ бас дахиад албаасны хэлж тухайн бүснүүд дээр өнөөдөр маш амар гажигын хормууд болсон байгаа гэдгийг одоо иргэний нийгмийн байгууллагууд удаадаараа баталж байна. Энэ дээр нэмээд амт төрсөн гажигууд өнөөдөр тэнд бүхэлд нь давчаа ишгийн сөрөг үүссэн. ийм богинохон үлдээ илжиг шиг болтойч гэдэг тийм бүхэлд нь сөрөг үүссэн биш. Тэгэхээр энэ тухайн бүснүүд дээр ямар гажиг үүсэж байгаа вэ гэдгийг бол бичлэгээр үзүүлж байна. Хамгийн гол нь танаас энэ бүгдийг мань нээлттэй их тод засаж өгдөг хэрэглийнхэнтэй баярлалаа. Тэгэхээр бидний ялангуяа иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийг энэ төр захиргааны эрх мэдэлтэй өдөрт гадуур шаардлагуудаа нэг ширхэгний ард суулгаад өгөөч гэдгийг эрх мэдээллийнхнээс одоо хүсэж байна. Одоо яг тухайн газар хүндэтгэр үлдсэн бодит асуудлуудаар манай энэ явсан асуудлууд танилцуулна. 어떤 우리가 지대를 지으로 나오는 분들이 이제 우선 누구를 누구한테 막 조금 더 아무리 뭐 좋다 우리도 수준도 낮추면서 그래서 오늘은 멀또 여기서 멀또 있듯이 만든 팀도 각자로 멀또서 만든 주고 또 이제는 능력을 지키기 잘 못해야 되는데 교시워야 되는 노란이 문문점 없어도 그런데 노란이 또 역사가 노란이 문문도 없어도 그냥 밑에 점수가 더 잘 나고 저기 있지만 그때 이렇게 호텔을 쓰신다면 무슨 뭐 없습니다. 가만 쏘면 대금보다는 약 연대가 되는 거예요. 이렇게 들려주는데
гаргасан юм шиг. Яг нэг тоогүй дайрлаад байдаг. Дайрлаж өгөх байна. Засаг дарга бүгдээ хариуцлагатай болж юм байна. Өнөөдөр ариун компаниудаас гож болдог зүйлүүд өндөр эсгүүстэй хэлсэн маш нэг юм байна. Дараа юу шиг гэх юм тэнд мэдэхгүй шүү. Өшөөд илүү хөдөлгөөн байна гэдэг. Апресаа хэлмээр юм. Нэмдээ урчин дуугүй юм. Хаашаа юу гэсэн юм байна? Энэ чагтахгүй. Яачлаа. Тэгэхээр энэ хаврын тухайд тийм төл математиктэй болж штэ. Өнөөдөр дөрмөө улаанаас хичнээн төл мат юм ажилтаа гараад байгаа. Тийм тоос байна. Бид нэр тааханы гэж явуулсан тухайн газар нутгаар малчтсан өөрсдөө энэ мэдээлэлтэй төр захиргааны байгууллагад өгдөг. Зөвхөн бид нар өгсөн нэг л малчны 78 бишиг хорог одоо ургийн ажилтаа гарлаа гэж ойлгож тухайн замд явж байсан айдуудаар ороход тэгвэл хогон дээр нь 2-оос 3 11-2-оор байж байгаа байхгүй. Тэгэхээр ийм бүх мэдээллийг малчд өөрсдөө бүр өндөө онцлог байгаа байхгүй. Төр захиргааны байгууллагад хийж анхаарахгүй гэж байна. Засаг дарга нь болохоор 14 хоног болгоо яваад устгаад байгаа гэсэн мөртлөө малчд нь болохоор ганц ирээгүй гэж ярьж байгаа. Ийм л бодит мэдээллийн зөрүү энийг яваад байна. Яг үүнийг харахад одоо энэ шиг явуулсан. Энэ одоо ураны эцэд олгосон хамгаалал Монгол улсын одоо уран эцэг. Манай энэ зүүр талын бодлого чи ганцхан зэрэгтэй чүүгэн зэрэгтэй бид нар одоо энэ байдгийг ярьж байна. Одоо ийм талаар одоо энэ зүүр урд нутгууд үндсэндээ одоо дуусах байхгүй юу? Нэг компани гэж одоо 250 мянган гагаар авсан маш нэг лиценз. Тэгээд бодоод байна. Ямар газар нутгийг зүгээр лиценз нэрээ одоо энэ хүмүүс өгчөөд эдгээр дураараа дургаа нутаг орны мордуулаад тэгээд гай хамшиг яриад байгаа. Тэгэхээр энэ одоо таваар төлөв гэж байна. За энэ зураг хэрэглэдэг юм ихтэй сонинд одоо сая юу ярьж өгсөн гэж бодож байна. Энэ иргэний нийгмийн байгууллагуудын зорилго тодорхой. Мөнгө авах зөвлөлт ийм ажиллаа хийдэг гэж байна. Одоо ингэж дөрвөлж шүү дээ. Энэ хүн өөрөө мөнгө авахын тулд ингэ ажилладаг байж магадгүй. Бидний дунд мөнгө, хэмжиж мөнгө авах тушаалт хүмүүсд өгсөн байхгүй шүү. Нэг ч дөрөв өгөөш. Энэ иргэдийн бүсэд энэ носмол гараад бид нар хамаагаа хоослоод яваад гэж байна. Энэ 250 мянган газар гэдэг нь Монгол орны 2-3 сумын нутагш авсарсан ийм том газар нутгийг нэг л компани эзэмшдэг. Тэгэхээр Монгол орны газар нутгийг бол энэ төр үнэндээ хаваад идчихвэл ялангуяа энэ ураны хайгуул лицензийн асуудлууд үнэндээ амжихийн төлөвтэй байдаг. Таасч дахиад энэ малчтын ураг гажигуудыг өнөөдөр төр захиргааны байгууллагууд хинч авчраад ингээд гэрэл нээлтийг тавиагүй байгаа шүү дээ. Яагаад иргэний нийгмийн байгууллагууд тавьдаг юм бэ? Тэнд байгаа малчтын хүсэлтээр яваад байгаа. Яагаад энэ асуудал ингээд нийгмийн шийдвэр чанартай болоод байгаа? Тухайн газар нутгаар Монгол орны газар нутгийн хөрөнгө бүтэн байсан дээр явуулдаг байна. Тэгээ одоо энэ та нарын харж байгаа энэ ажлын хэсэг чинь шүү дээ. Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь одоо нэг юм үү. Энэ өнөөдрийн фокусгээд байгаа нь 3-4 хогийн 100 баян Улаанбаатар сумаар яваа. Малчтай бид гэрээ байгуулсан байна. Өдрийн зөндөр гарсан байна. Энэ бол бодлоо. Хоёрдугаар зоогийн гэдэг төрийн бус байгууллагууд бол хүмүүс мөнгөний төлөө гэж яриад байна. Энийг ил бод байлаа чи ямар төрийн бус байгууллага мөнгө авах ямар хүн тэрнээс мөнгө хуугаад байна. Тэрийг хөл мэдээлэл эрс заалбал гэж бид чаардж байна. Өнөөдөр ийм материалыг одоо зөвж хатмын өргөж байгаа хэв мэдээллийн байгууллага энэ ажилтнууд хэв мэдээллийн байгууллагууд хамгийн түрүүнд чин сэтгэлийн хаван баяр хүргэж өсөж байна. За яагаад гэвэл энэ яригдаад байгаа асуудал байнга яригддаг. Хаана яригддаг засгийн газар зөвхөн төрний байгууллагуудын хооронд иргэдийн хооронд одоо энэ асуудал байна. Тэгэхээр ер нь альва төрн иргэний ердийн саналыг амьдралынхаа асуудлаар тавьсан нэг иргэн ердийн санал явуулж тэрийг их хотод авч болох хэрэгжүүлэх хуультай байна. Өнцөө юм байна. Тэгэхээр энэ саналыг санал бүтээл тэмцлийг авч ирдэг ийм төдөө байна. Тэгэхээр энэ саналыг авч ирчих улсын хурлын дараа улсын их хотын санал хоолой өргөжлөлтийн байнгын хооронд онцгой иргэний байгууллагаас төлөөж байгаа бид анхаарал энийг заавал авч ирдэг байх гэж. Нэгдүгээр асуудал, хоёрдугаар асуудал ерөнхийдөө бүх нийтийн санал асуудал
өргөн тавихаар бэлдэж оруулж байгаа. Тэгэхээр энэ иргэний нийгэм байгууллагын сандыг авч энэ сандаа хойгийг олгосон. А энэ санд иргэний өмссөн асуудал одоо засгийн 100% иргэний нийгэм байж засгийн хасан нутаг түүний баялаг 100% иргэний нийгэм байх энэ санд дээр ерөөсөө асуудал тавихгүй. Энэ асуудал зөв хойд тусгаагүй. Тэгэхээр энийг өнөөдөр авч үзсэн зүйлээ энэс болоод одоо иргэд маань гадар нутгийн санаас англи ослохоо одоо англи авч байгаа. Тэгэхээр энэс болоод одоо өмсөн хууль дээр өөрсдөө хийсэн бүлийн мэдүүд байж байгаа. Түрүү бас өөрсдөө байна. Бид нар болохоор дахиад өмсөн хуулийн дээр өөрсдөө онцгой их өнцгой асуудал гадар нутгийн асуудлыг оцсон байж байгаа. Ийм байдлаар иргэдийн дэлхийг хохироод энэ түрүүний одоо нуурны асуудал түрүүчийн одоо нам байж байгаа хэлбэрч яригчсан асуудал одоо дахиад энэ нам дээр яригч байгаа. Тэгэхээр энэ нэгний асуудлыг хэлхийнхаа хувьд хэлж өөрөө энэ тэмцэл ямар замд орох гэж байна уу? Яах гэж байна уу? Ард түмэн түрүүчийн асуудал тэмцэл хохирсон байх асуудлыг ерөнхийдөө авч үзэх хэрэгтэй байна. Хэрвээ алдаж байгааг хэлж байгаа бол алдаа гаргах ёстой гэж шаардж байна.